Нүүдэлчдийн төр тус соёлын өндөр хөгжилтэй, тансаг ахуйтай, дэлхийдээ харьцдаг том гүрэн байсныг нотлох нотолгоо, эдвэлгийн гоёл гол мод 1-2 хэмээх хүннүгийн үеийн цогцлборуудад хадгалагдж иржээ. Эдгээр томоохон цогцлборууд мөн хар балгас, хар хул хааны балгас, бэлэг хааны гэрэлт хөшөө, күлтэйгэн жанжны гэрэлт хөшөө зэрэг эртний орд хотуудын туур гурван тамир, хан уй, хүний хөвөнөө түүх хүүрнэн оршсоор. Байгалийн хийгээд түүх дурсгалын үзэгслэн бүрдсэн Архангай аймаг Монгол брэнд морин өртөө 2022 уралдаанд нутгийн хүү Хайдвийн Мигмаржавыг илгээж байна. Хайдвийн Мигмаржав Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын харьяат мужаан мэрэгжилтэй. Архалахын тэнүүн талмын эхэлдэг Арын сайхан хангай нутаг минь үнэртдэг. Морин өртөө 2022 уралдааны зохион байгуулагчдын баг Архангай аймагт төрөлцсөн ирээд байна. За тэгээд энэ сайхан нутгаас манай Эрдэнэ мандал сумын уугуул Хайдвийн Мигмаржав гэж хөө энэ морин өртөө уралдаанд маань оролцохоор болсон доо. За тэгээд морин өртөө уралдаанд оролцох Мигмаржавыг магцах болно тийм ээ. Магцах одоо сэргэлэнгийн хүрэлцэн ирж байгаа. За сэргэлэн гэж чинь сайхан хүнүүн гол ихэ дархан талаар тусаж өгдөг. Шавилхан биетэй. Багтаан бэрэлтэрчүүлсэн байж магадгүй. За адуунд бол аатай байлгүй дээ бодвол. Ийм сайхан залуутай уулзаж ичрээд байна. За сайхан аварч байна уу? Сайхан аварч байна уу? Сайхан аварч. Энэ ч одоо өвлжөө бол одоо ярих юм байхгүй сайн. Сайхан өвл болсон энэ өвл бол. Ер нь тэгээд их өвл дулаахан байх. Тэгэхээр ер нь бас ямар байд юм бэ нэр нь? Дандаа хөдөлгөөн байдаг те. Өвл бол хөдөлгөөлөх зүгээр байгаа. За. Хавар ятсаж явар нарилчин. Тий. Өвл бол дулаар нэгдэж бол хавар явар нь хөөгдөөгөө. Хавраа бас яварлаад байдаг байхгүй. Тийм байна. Одоо шүүхсээр гараад усны жоохон яварлаад байна шүү дээ. Энэ бас тэр өвлийн их дулаахан байсантай бас холбоотой. Мигмаржавыг хэдүүлээ нэг жоохон тогтож ярий да. За Мигмаржав хүн маань багтаа юм шүү. За миний ол сонссноор та бас морин сурагч ээ те. Юу яс. 98 онд айлгэр болоод тэгээд өөрийнхөө нэг хамгийн баг дүүгээр 2 жил морин нуулаад. За 2002 оноос ахуулаад ахыгаа бандыг авчиж морин сургаад. Тий. За энэ дүү миний дүүгээс хамаагүй илүү ондох юм байна. Тэгээд дүүгээ сургаж аваад. Гэтэ сайхан надсуу. Тэгээд аймгийн адам одоо сумди ой гэл одоо нэгэн түүсэн байл гэлээ та. Битүүрэл нилээ явсан. Морин нутаад их авьяастай. Моринд бол. Тэгсэн манад бол зунчгэл ирнэ. Өвөлчгэл ирнэ. За. Ирээд ирэнгүүтээ морил байв. Морил он. Би мортадах юм яа. Мортоод хөшдөг. Тэгвэл тэр морь унах сонирхлууд гээгдэггүй л юм. За Мигмаржавгийн танилцуулъя да. Монгол брэнд морин өртөө 2022 уралдаанд бүхэл бүтэн Архангай аймгийн төлөөж оролцох нь шүү дээ хөө. За Архангай аймгийн төлөөлөл Мигмаржав. За тэгээ сайхан аварч гинөө. Сайхан та сайхан аварч байна. За танаа сайхан нутагт ирсэн энэ баруун аймагуудаар дахиж байгаа л хөрөөд ирсэж бас л дулаахан бүр нэг хавар болцсон юм шиг янзын сайхан байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол манай нутаг энэ жил бол их сайхан жил болж байна уу. Яагаад морь унаал тэр биеийн зоогоо тэр хаага мянгал дахих гээд байгаа юм шүү дээ. Би чи Монгол хүн шүү дээ. Монгол гэдгээр бол омогш нь монголчууд чинь л эвтэр үесэл морь унжил тийм ээ. Морь малтайгаар байж тэр омогшил чинь миний цуснд байгаа байхгүй. Тэгээд тэрүүгээрэл би миний тэр морин өртөөд оролцоо явах чинь бол би зоох биш байхгүй. Тэр чинь миний жаргал байхгүй. Яг тэр морины дэлэн дээр мордоо явж ийн гэдэг чинь миний хамгийн чухал жаргал. Тэр чинь би монголон байхгүй. Тэр үднээс л оролцох гээд аль нодлонгоос хойшлол бүртгүүлчих гээл хоцорчоод тэгээд энэ жил бүр яагаачгүй эрт бүртгэл нь эхэлж ийн гэхээр нь байн залгаад тэгээд энэ жил оролцож байгаад бол үнэн бүртгүүл байж байгаа.
Тэгж байгаа. Би чинь энэ жил орсондоо бас нодлонч биш энэ жил орж байгаадаа бүр баяртай байгаа. Тэгээд нэгдэж аймгаа төлөөлж байна тийм ээ. 21 аймгаас нэг хүн орно гэдэг чинь бол бас их боломжтой. Тэр дундаа нэг нь сонгогдоод орж ийн гэдэг. Тэгээ бас их боломж тий. Арангаагаас ч аймаар олон хүн бүрдэх. Ер нь бол Арангаагаас их ордгийн шүү. Тий орно. Игч орно, игч бүрдгүүлсэн. Манай Арангаагийнхан бол ер нь бол мөр малтайгаар байдгийг бас нэг шинж юм уу гэдэг шүү ер нь. За тэгээ уучлаарай. Тэр нэг олон гасгцсан залуучууд Арангийн төлөөлөл энэ хүү одоо арга байхгүй шалгууранд автсан шүү гэж хэлэх нь байна. За тэгээ энэ сайхан нутагт төрсөн. Тий, би ч энд төрсөн. Одоо тэр уулыг бол оюут гэдгийг тэрний өвөрт өвлждөг. Тэгээ уршаага голоо гараад урталт нь жижиг толгой гэдэг толгой байдаг. Яг тэрний урталт хавар би мэдлжээлээ гэртээ мэд. Гэртээ. Гэртээ мэдлжээлээ. Тэр их гоё л да. Тэгээд ингээд би чи ингээд нутагтаа яг энэ хүнэн голдоо энэ эдэр улаанда мэдлэл төрсөн хүн болохоор ер нь бол Арангаагаас оролцох нь зөв. Арангаа миний сайхан нутаг арын сайхан ангаа гээл. Тэгэл зориул явж байгаа л да. За манай Мягмар Жовхи ээжтэй танилцах гэж байна да. За манай Мягмар Жовч нь бол мужаа хийдэг гэдэг байна шүү дээ тийм ээ. За бас урн уу? Ор юмар сэлэн. За 2 хүү 2 ах юм байна шүү. За сайхан. За танай өвгдөөц дунд морь одоо үйдэг сайхан урдлуулдаг ямар хүн бай? Морь үйдэг чинь хүн байгаагүй. Зүгээр бүх мөхөөрөл манайхан л явж байсан. Тэр. Манай аав Бадрахны чинь гээд мундаг бөхч юм бас. Мягмар Жов нөхөр барилдах юм уу? Энэ жоохон багтаа айгуу дуртай барилдах гал явна. Тэгэл очоод нэг 2-ын даваа мó 3 даваа дундчдаг. Тэгэл өрөөсдөг. Би барилдана гэж зодог шодгоо өмсөл явдаг шүү дээ. Дуртай. Тийм бай. Юм болгонд л дуртай болно. Тэр мөсөн жагаанд ч л дуртай. Тийм бай. Морь их сайхан ундаа уралдаж. Морийг үлдээ багасаа унсан. Энэ ахыг хурдан морь дандаа ундаг байсан сийг. Морийг төрөө зэмлүүлэхгүй л уйлны шаардтай. Тэр бас шаардтай. Тийм үгдээсэн. Төрөөсөнгүүгд морийг хөтлөө тэгээд явчихдаг. Яваад. Тэр шаардтай л үнэ ажиж шүү дээ. Тийм байна. Хүү нэг энэ сайхан уралдаанд оролцохоор боллоо. Тий. За ээж хэр зэрэг дэмжиж байна. Дэмжижл нээж нэх баяртай байна. Төрүүлээсэй л гэж бодож байна. Тэгэлгүй яах вэ? 6 наснаас ахуулаад л мөр мал унж эхлээд анх хурдмор унахта энэ сэргэлэн гэдэг ахаа хурдморыг ундагс нэг хонгор азар унж аваад тэгээд мор унж үддэг байжгаад л хоньны морь л ундаг гэсэн чинь наахан тэгж жагаад нөгөө уйдаг хонгор азран дээр морцсон чинь нөгөөт нь бүлгэж ухсан юм. Тэр одоо болтол санаас гардгүй. Тэгэл тэрэн дээр амар бүлгээд ухсыг харж бүдөө азраа шүү дээ. Тэгээд тогтдог. Тэгээд тэрэндээ багтаад л би ч яста саймар унах юм байна. Тэр чи хүүхдэлээс юм чи хүүхд зангараад ер нь тэгж боддог байлаа. Тэгээ тэрнээс хойш хурдмаар унаал энэ хүнэн голоор чинь 9-р анги төгсөлтөл хурдмаар унсан. 14 жил унаа. Бодсон зүрхний ганцхан нутаг Зодгон ширээстэй хүчнүүдтэй зоон чангарсан түлгүүдтэй Аавын аав нь бол нэгдлээ үед адуулчин Яндон гэдэг хүн байлаа. Тэгээд адуу малдуур, адуунд их эрэмгий тийм хүн байсан. Одоо тэгээд түүнээс хойш одоо манай энэ Сегах мор мал тэрний дараагаар уяад адуу малтай ойрхон тэгээ би мор малын ундаг тийм л байлаа л та. Тийм бай. Одоо ингээл ажил дээр стресстэй нэг жоохон энтергээл хотод төгсрэл энтер гэл ер нь хэцүү шүү дээ. Тэгээд хөдөө гарч ирэл морой нэг унчгаар морин дэлэн дээр хараад тэгээд бүх юм мартаал тий. Оо гоё. Хамаг юм мартагдаад л нэг хямар сэрэх шиг болж байгаа юм да тий. Тэгэхээр чи адуу мал дээр ойр ойрхон гарч ирэл унахыг зорилгоол яах вэ? Тэн дээр чинь жаргал байгаа юм чинь тий. Ави минь голом тэжи минь үлги ариг хангай миний нутга Сүхбаатарын болор цэцэг гэдэг одоогор 2 хүүхдээ хараад сургуультанд зөөгөөд гэрийн эзэгтэй ажил хөтөлгөл явж байна. Хөдөлгөөнтэй нүдэн дулаахан сайхан залуу байсан. Одоо аав болоод өөрчлөгдсөн юм бол их байгаа.
Одоо миний аж чинь амьдралынхаа төлөө айгүйх зорилготой. Тэгээд айгүй их юмд хүсэл тэмүүлэлтэй. Тэгээд тэр болгоныг би дэмжиж байн гараас нь төрж өгдөг. Тэгээ өөрөө янз янзын сонирхолтой спорт жоохон хорхотой сонирхолтой угаасаа багасаа спорт дуртай хөлтөөс. Тэгээ миний аж бас байралтна гэж. Бөхөө үл ерөөсөө сонирхдаг, айгүй бүх сонирхдаг. Нодлонгоос эхлээд мөсөн шагаа спорт сонирхоод мөсөн шагаагаар явж байгаа. Мундаг амьдралынхаа төлөө айгүйх зорилготой. Одоо тэгэл жоохон нас ахаал 40 гараад ирэхээр л хөдөө гарнаа л гэж ярьдаг шин. Хөдөө гарна гэр бүлээрээ. Мөрөө үйн. Мөрөө хатгаа мална. Мөртөө адуутай. Тэр үед нь би угаасаа бэлэн дэмжчихэл байгаа. Мөсөн шагаа ч гоё шүү дээ. Бас л нэг Монгол ирчүүдийн бас нэг гоё өв уламжлал байхгүй. Тэр чинь их гоё. Тэгээ би чи оролцоод одоо мөсөн шагаа спортод ороод амжилттай ингээд 2 дахь жил рүү л орох гэж байна л да. Тэгээд бас Монгол би чи ерөнхийдөө бол Монголынхаа өв уламжлал гэсэн тал руугаа ер нь их явах дуртай. Мөсөн шагаа спортоор хичээлэх дуртай. Дээр нь үндэсний бүхийнхаа спорт дуртай. Би чинь багадаа бас чөлөөтөр барилддаг байсан. Ер нь бол спорт тал дээр жоохон хоббитэй. Тий. За Мягмаржуу хүү маань сайхан оролдоонд оролцохоор болсон. За тэгээд нутаг орныхаа нэрийг тав өгдийнхээ нэрийг гаргаад одоо энэ сайхан оролдоонд оролцоход нь бол тав хүн бүгдөө одоо баяртай байгаа нь мэдээж. За тэгэл зөндөө юм заа зөвлөх бах тийм ээ. За Мягмаржуу ер нь ямар хөө вэ? Манай үржид багасаа ирээс их юм чадамгай. Тэр мөр харанд ер нь их чадамгай. Тэр хийн гэх юм аа тийм. Тийм үг. За хүүдээ ер нь юу зэхэ гэж бодож байна? Хүүдээр ингээ явж яхад мортойгоо л ер нь харьцах өөрийнхөө байдлыг би ямар байна гэдгийг өөрөө шинж. Тэр хүний ер нь мэдрэмж ирсэл тийм ээ. Хяр уулаар явсан ч бартааж болоо ихтэй талаар явсан ч ямар хөө байдаг үлээ ер нь морийнхоо байдлыг хүн нь ажиллаж байна. тийм. Тэгээ миний үйсэн мэрэгчсэн худлаж аягдж байсан. Тэгээ ерөнхийдөө хурдан баруунхтай ер нь их сэглэн цаваа тий. Сайн мөр ундаг тийм хүмүүс. Тэгээ морин өртөө таалцж байгаад нь дүүдээ амжилт хүсье. Нутаг орныхоо нэгдээс нь гаргаж яваарай л хичээлмээр энэ та. Одоо ингээд хандаа уралдаан тэмцээнд ороод олон ээж аавын хүүхдүүдтэй уралдаад амжилттай оролцоод ирээрээ гэж хандаа хэлмээр байна. Миний ань бол чадна. Яг л хань нь бол хандаа дандаа бат итгэлтэй байдаг. Миний ань мондог шүү, хандаа хайртай шүү. Амжилт хүсье гэж хэлээ та. Үндэсний спортын 7 дугаар наадмын өвлийн төрөл мөсөн шагаан харваагаар оролцож буй Хайдвын Мягмаржуу зуны төрөлд нь морьтны соёлыг гайхуулахаар Монгол брэнд морин өртөө уралдаанд оролцох гэж байна. Спортод сонирхолтойн дээр чамгүй амжилт үзүүлж явсан Мягмаржуу арын сайхан хангаан элч ямар байдгийг харуулах үзье. Түүний унсан хүлэг бүр домог байг.